Дархуул аймгийн засаг даргын хамгийн газар төрийн албаны зөвлөлийн Дархуул аймаг дахь салбар зөвлөл найрамдал төсөл хамтран загварчлах сэтгэлгээ сэдвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд төрийн байгууллагын 70 гаруй албан агч хамрагдаж багаар ажиллаж байна. Төрийн болоод одоо босоод ирнэ ямар ч ажлыг хийхдээ хүн төвтэй буюу одоо эргэн төвтэй ажиллах энэ аргачлал загварчлалыг хийж одоо анхан шатнаас нь за агуулгын хувьд юм байдаг. За дараа нь магадгүй энэ одоо загварчлалыг гаргахын тулд яаж ажиллах шаардлагатай вэ гэдэг ийм асуумжуудын дагуу яг ингээд дистаралтайгаар энэ ажлууд явж байгаа. Тэгээ сая яг энэ хүрээндээ ч гэсэн бас нэг баг болгоно нэг сэдв сонгоод тухайн сэдв дээрээ одоо алдаа оноо нь юу юм, асуудал нь юу юм, энэс гарч байгаа үр дагавар нь юу юм. За магадгүй энийг шийдэх шийдэл нь юу юм гэдэг ийм магадлалын одоо талаас нь ингээд ер нь шийдлүүдэд хараад сэдвийнхээ дагуу ярилцаа явж байна. Тэгэхээр төрийн албаныхны хувьд энэ сургалт бол өөрийнхөө үйл ажиллагаан дээр очиод ямар нэгэн одоо төлөвлөлт хийгээд ажиллахдаа тэрийг үр дүнтэй яаж зохион байгуулах вэ гэдэг энэ одоо агуулгыг л өгч ийн л гэж харж байна. Сургалтын эхний үе шатанд загварчлах сэтгэлгээ буюу бусдыг ойлгох, асуудлыг лавшруулан асуух, харилцан ярилцах, юу хийхээр урам авдаг, ажил дээр хамгийн сүүлд ямар асуудалтай тулгарсан, танд ямар сэтгэл төрсөн зэрэг асуудлуудын хүрээнд багууд ярилцсан, өгсөн сэдвийн хүрээнд даалгавар гүйцэтгэж байна. Төрийн байгууллагууд өнөөгийн нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэд олон нийтэд үзүүлэх үйлчилгээндээ шинэ менежмент нэвтрүүлэх, дотоод үйл ажиллагаанд ч цагийн болон хүний нөөцийн менежментийн шинжилэл хийх зэргээр хүн төвтэй загварчлалын арга руу шилжих алхмуудыг хэрхэн зөв оновчтой хийх талаар сургалтанд оролцогчид мэдээлэлээ тэлж байна.